програм байна болохоор сайхан ингээд ашиглалтанд орсон. За тэгээд миний шеэрлж байгаа дийлэгс харагдаж байгаа байх. Програмын нэр нь болохоор линк нь болохоор htc.gov.cg гээд энэ хаягийг ашиглалтанд оруулсан. Хэрвээ та энэ дээр бүртгүүлэх хэвээр бүртгэлгүй бол бүртгүүлэх дараад өөрийн нэрээр нэр, утасны дугаар, мэйл хаяг, нууцуг, эргээсийн дугаараа бичээд бүртгүүлнэ. За энэ дээр бүртгүүлэхдээ анхаарах зүйл гэвэл яг тухайн хүн өөрөө нууц үгээ өөрөө үүсгэх болохоор дараа нь яг ямар нууц үг хүснээ та өөрөө сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхаас залгаад ингээд нууц үгээ авмаар байна гэж залгаад байдаг. Тэгээ манайхаас нууц үг бол харж өгөх ямарч боломжгүй. Тийм учраас яг ямар нууц үг хийж байгаагаа анхааралтай. Гэгэрээ тэгээд имэйл хаяг дээрээ бас яг өөрийн ашигладаг зөв мэйл хаягаа бичихгүй бол дараа нь нууц үгээ мартах юм бол тэр мэйл хаяг руу сэргээх линк нь очдог. Хэрвээ анхнаасаа буруу мэйл хаяг бүртгүүлсэн бол яг тэр буруу мэйл рүү нууц үг сэргээх линк нь очоод байна гэсэн үг. Тэгээд манай ингээд эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ямар нэгэн байдлаар хувь хүний тийм бүртгэлийн нууц үгийг харж өгөх боломжгүй учраас өөрсдөө нууц үгээ үүсгээд нэвтрээд ороорой. Бүртгэлэхэд болохоор маш амархан. Ерөөсөө энэ талбаруудыг хичээл бүртгүүлнэ. За бүртгүүлсний дараа яг ингээд бүртгүүлсэн эргээстрийн дугаар тэгээд нууц үгээ хийгээд нэвтрээд оронгууд ийм байдлаар тухайн хүнд мань харагдана. Тэгэхээр энэ нь болохоор ингээд ямар ч сургалтын арга зүйчийг ирэхгүй зүгээр ингээд ирэхээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ бусад тийм сургалтанд сууж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд болохоор ийм байдлаар нэвтрээд орсны дараа сайд харагдана. За тэгээд багцаагийн сургалт эрхлэх байгууллагын арга зүйчнэрийн хувьд гэх юм бол энэ баруун дээд бууланд байгаа хулан гэсэн хэсэгтээ дарангууд миний мэдээлэл гээд байгаа. За миний мэдээлэл рүү оронгууд эдгээр ингээд эсгүүдийг бүрэн гүйцэтгүүлнэ. За энэ эргээстрийн дугаарыг болохоор бид нэг ухар системээс автоматар татдаг учраас хэрвээ эргээстрийн дугаар буруу бичих юм бол энэ хэсэг ингэж улаарч харагдаж байгаа. За би зүгээр ингэж жишээ болгоод нэг хаяг нээсэн байгаа учраас миний эргээстрийн дугаар таарахгүй ингээд улаан өнгөтэй харагдаад байгаа гэсэн. Тэгээд дараа нь энэ хэвтэйгээр байгаа энэ дээр байгаа цэснүүдээс мэргэжил хэсгийг сонгоод яг энэ өөрийн ямар мэргэжилтэй бол энэ хэсгийг талбарыг бөглөж өгнө. За мэргэжил нь болохоор хүний хэмж дипломын дугаар, за огноо суралцуулс аль сургууль төгссөн гэд мэдээллүүдийг оруулж өгнө. За энэ мэргэжлийг нэмэхэд болохоор энэ нэмэх дараад нэмж өгнө. За энэ дээр бол заавал дипломо PDF-ээр сканердаж оруулах ёстой. За хэрвээ одоохондоо оруулах боломжгүй байвал ямар ч хамаагүй PDF сонгоод оруулчих болно. Гэтэ явандаа ганцхан энэ сайтаар болохоор зөвхөн багцаагийн сургалтын бүртгэл явагдахгүй. Мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл, лицензийн хүсэлт л ямар нэгэн байдлаар цаасаар авахгүй энэ сайтаараа дамжуулаад авч байгаа учраас энэ дээр яг дипломо сканердад оруулж өгнө гэсэн. Тэгээд хадгалах дарснаар энэ мэргэжил хэсэг нэмэгдэнэ. За дараа нь сургалтын арга зүйчнэрийн гол бөглөх талбар болохоор яг ажлын туршлага гэсэн хэсэг байгаа. За ажлын туршлага дээр би бүх нийгэмлэг холбоо нэг төрийн бус байгууллагын регистрээр байгууллагын самд нэмээд өгсөн учраас энэ байгууллага дотор нийгэмлэг холбоод бүгд гарч ирнэ. Та эндээс ерөөсөө байгууллага регистрийн дугаараар юм уу нэрээр нь хайгаад сонгоход гарч ирнэ. Жишээ авбал Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгт ингээд мэдээллийг оруулсан учраас ингээд гараад ирнэ гэсэн. Аль нийгэмлэгийн сургалт зохион байгуулагч байгаа тэр нийгэмлэгийнхээ мэдээллийг энэ ажлын туршлага дээр нэмж өгнө гэсэн. За алба тасаг хэрвээ сонгох боломжгүй байгаа бол зүгээр ажлын алба ч юм уу нийгэмлэгийн төлөөлөл өдөр тасаг үлгээд аль нэгийг сонгочих болно. За албан тушаал нь арга зүйчээрээ ажиллаж гисэн огноо тэр ажлаас гараагүй бол заавал энэ талбарыг бүглэх шаардлагагүй. За хавсалт хэсэг дээр та яг энэ нийгэмлэгийн гишүүн мөнгө гэдэг тэргүүний шийдвэр заавал PDF-ээр оруулж өгөх ёстой.
За тэгснээр би ингээд арга зүйч муу юм байна гэж үзээд одоо тухайн үндэ ирэх болгоно гэсэн үг. За тэгээд ажлын туршлагаа бүгэлдсэний дараа би та нараас нөгөө нэг хувийн эргээсрийн дугаарыг аваад байгаа шалтгаан байна. Одоо надад болохоор яаж харагддаг вэ гэхлээр одоо энэ хэрэглэгчийн сан дотроос би яг одоо арга зүйчийн бүртгүүлсэн эргээсрийн дугаараар нь хайгаад гараад ирэнгүүт нь одоо ажлын туршлага дээр нь одоо энэ байгууллага хариуцсан хэсэг гэдгийг би одоо тийм болгож өөрчилж өгдөг. Тэгснээр таны энэ зүүн талд байгаа зэснүүдээс энэ сурвалт гэсэн хэсэг нэмэгддэг гэсэн үг ээ. За энэ хүртэл асуух зүйл байна уу? За асуух зүйл байхгүй гэд цаашаа өргөжлүүлье. За сайтаар бүртгүүлээд ороод ирсний дараа та нэгнээс нь базаад хэлэхэд бол та сайтаар бүртгүүлээд ороод ирсний дараа миний мэдээлэл рүүгээ ороод энэ ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлага гэсэн хэсгүүдээ яг бүрэн гүйцэд бөглөж өгнө. Ажлын туршлага дээр та яг юу оруулах вэ гэхээр аль байгууллагыг төлөөлж одоо сургалтын арга зүйчийн эрх авах байгаа гэдгээ тэрийг нэмж өгнө гэсэн үг. Дараа нь энэ хэсгүүдийг бөглөсний дараа над руу одоо өөрийн хувийн одоо хувь хүний регистрээ явуулнаа гэсэн. Би регистрээр нь хэрэглэгчийн сангаас хайгаад арга зүйчийн байгууллага хариуцсан хэсэг гэдгийг тийм болгож өөрчилж өгнө гэсэн. За өөрчлөлтний дараагаар энэ сургалт гэсэн зэс ингээд таны зүүн талд нэмэгдээд ороод ирнэ. За тэнгүүд арга зүйчийн эрх авсны дараагаар одоо ингээд таны зүүн талд ингээд эдгээр яг энэ сургалт гэсэн зэс нэмэгдээд өгнө. За сургалт гэсэн зэсний сургалтын хөтөлбөр рүү ороод за хөтөлбөрөө нэмж өгнө. Хөтөлбөр нэмэхдээ дараад за байгууллага дээр болохоор та яг аль нийгэмлэгийн аль эсвэл төрийн бус байгууллагын гэдгээ сонгоод өгнө. Одоо жишээлбэл одоо энэ дээр арсны хүчин үндэсний судлалын төвөөс та арга зүйч бол одоо тэрийгээ сонгоод оруулаад өгнө гэсэн. За тэгээ хөтөлбөрийн нэр нь болохоор арсны совилгоо ч юм уу те яг ямар сэдвтэй сургалтын тэрийг бичиж өгнө. За мэргэжлийн төрөл болохоор энийг бол анхаарах шаардлагагүй. За хэмж гэдгээ сонгоод өгч болно. Гол бүлэх ёстой юм нь одоо сургалтын төрөл гэдгийг ингээ багц цагийн сургалт гэж сонгосны дараа за энэ ерөнхий мэргэжил, үндсэн мэргэжил, төрөлцсөн мэргэжил дээшлүүлэлтэд энэ дөрвөн хэсэг нэмэгдээд өгч байгаа гэсэн. Гол одоо энэ ерөнхий мэргэжил, үндсэн мэргэжлээс сонгоод өгчих юм бол одоо тухайн чиглэлийн эмчид юм уу совилогчд зар харагдана. Тийм учраас яг энийг сонгохдоо анханасаа яг энэ сургалтаа явуулахдаа хэн зориулж байгаа гэдгээ сайн бодолцож өгч яг энэ ерөнхий мэргэжил, үндсэн мэргэжлүүдээ сонгож өгнө. Одоо яг ингээд төрөлцсөн эсвэл эрдэнэт төгсөөгүй зүгээр ингээд бүх хүний эмч совилогч нар сууж болно гэх юм бол ерөнхий мэргэжил дотроос одоо хүний их эмч совилогч гэдгээ сонгоод өгчнө. Энэ болохоор олон сонголттой болохоор одоо бүгдийг сонгож болно гэсэн. За хүний хэмжих баригчнаар зориулсан сургалт гээд үгүй хүний хэмжит биш. Одоо зөвхөн яг тэгээ арсны зөвлөгөө арс судлалаар ингээд төрөлцсөн мэргэжил эсвэл эрдэнэт төгссөн хүнд зориулсан сургалт ингээд сан байгуулах жамаа зөвхөн тэр хүмүүст ингээд зараа харагдуулмаар байна гэх юм бол үндсэн мэргэжил дотроосоо одоо ингээд арс судлал гэдгээ сонгоод өгчин. Арс судлалаас гадна одоо дүр сольилгооны юмч бас сууж болно гэх юм бол за энийг ингээд бас сонгоод өгч болно. За энэ заавал ингээд эрдэнэт төгссөн суухгүй бүх хүний хэмж хамаатай гэх юм бол энэ үндсэн мэргэжлээ чиглэлгүйгээр ерөнхий мэргэжлээ чиглэл болоо гэсэн. За сургалтын дэд төрөл дээр болохоор 100 юм уу 100 бус гэдгээ сонгоод өгнө. За дадлагын цагт болохоор 12 за 24 юм уу тэ аль нэгийг сонгоод тэмдэглээд өгнө. За кредит нь 1 кредиттэй юу 2 кредиттэй юу гэдгээ тэмдэглээд өгнө. За багш гэдэг дээр энийг заавал сонгох шаардлагагүй хос орчиж болно. За хөтөлбөрийн хүчинтэй хугацааг ер нь бол 1 жилээр хийж өгнө. Тэгэхээр та хөтөлбөрөө 5 сард оруулж байгаа бол 23 оны
5 сар хүртэл хүчинтэй гэсэн үг ээ. Тэгээд энэ хүчинтэй хугацаанд та хэдэн ч удаа сургалтаа зарлж болно гэсэн үг. За товч танилцуулга дээр одоо ингээд арсны чиглэлээр төгссөн арсны чиглэлээр суралцж байгаа ч юм уу эмчнэрт зориулсан сургалт гээд одоо яг товч тайлбар дээр юу хүчмээр байгаа тэрийг тэмдэглээд өгч болно. За хавсралт дээр болохоор одоо нөгөө мэргэжлийн салбар зөвлөлөөр батлуулсан за аргашаа яг хөтөлбөрийн агуулгатай эсгээ ингээд сканердад фидбэк болгосон байх хэвээр. Тэгээ яг энэ хөтөлбөрөө сонгоод оруулаад өгнө. Тэгээд хадгалах дарчих юм бол одоо манай хөгжлийн дүрээр ирэхгүй гэсэн. Яг илгээх дарж иж одоо илгээх үү гэд энэ товчийг дарснаар би ингээд жишээ олгоод юу ч хамаагүй сонгогдож байгаа шүү. За илгээх товчийг дарснаас биднэрт ингээд хөтөлбөр нь ингээ ороод ирдэг гэсэн. Одоо энэ байгууллагаас ийм хөтөлбөр ирсэн, тэрний удирдлага баталсан гэдээ бид нар ингэж харагддаг гэсэн үг ээ. За тэгээд ийм байдлаар хөтөлбөрүүдээ бүгдийг сканерлж оруулнаа. За нэгэнт одоо ер нь бол энэ төлөв болохоор ингээд арга зүйч нарт бол ингээд харагдана. Илгээсэн гэсэн төлөвтэй. Тэрийг нь болохоор мэрэгжилтэн бүртгэдэг. Тэгвэл хэрвээ би бүртгэчих юм бол энэ дээр мэрэгжилтэн бүртгэсэн гэсэн цэнхэр төлөвтэй болоод ороод ирнэ. За яг намаа бүртгэсний дараа манай албаны дарга баталдаг. Тэнгүүд энэ удирдлага баталсан гэд та ингээ хөтөлбөрөөр батлагдсан гэдгийг харах боломжтой гэсэн өөрийн хувийн хэсэгтэрээ. За удирдлага баталсны дараа та яах вэ гэхээр яг сургалт зохион байгуулах өдрөө юм уу сургалт зохион байгуулахаас 1 хоногийн өмнө сургалтыг заавал систем дээр зарлж өгөх ёстой. Тэгжээж эм чимлэгийн мэргэжилтэн маань таны зарласан сургалтаар орж ирж бүртгэлээ хэлгэнэ гэсэн үг. Хуучин бол нэг сургалтанд сууж байгаа хүмүүсээ яг Excel дээр ингээл өөрөө гараараа шивээд бид нар лөө тэр Excel файлаа явуулдаг байсан бол тэр байхгүй болж байгаа гэсэн. Та ерөөсөө хөтөлбөр батлагдсны дараа одоо энэ сургалт гэсэн цэсний сургалтын хөтөлбөрийн доор сургалт гэдэг яг энэ цонхон дээр дараад орно. Тэгээд сургалт нэмэх гэж ороод за байгууллага сонгонгууд одоо нарсны өвчин судлалын үндэсний төвийн арга зүйч бол тэрийгээ сонгонгууд одоо яг энэ нарсны өвчин судлалын үндэсний төв дээр батлагдсан бүх хөтөлбөрийн жагсаалтууд тань дээр гараад ирнэ. Та сая болохоор арсны сургалтгуу гэдэг хөтөлбөрийг явуулаад баталсан. Сургалтын нэр нь болохоор арсны сургалтын чиг орчин үеийн чиг хандлах ч юм уу эмчилгээ онцлогоо ч юм уу гэдэг яг ямар нэртэй сургалтын юм гэдгээ тодорхой оруулаад өгнө. За сургууль зохион байгуулах байршил нь гэх юм бол хэрвээ танхимаар зохион байгуулж байгаа бол яг хаад болохыг гэдэг тодорхой бичнэ. Одоо жишээлбэл улсын 1-р төв эмнэлгийн хурлын зааланд ч юм уу сүүлийн эрдэнэ хөгжлийн төвийн хурлын зааланд гэдэг. Хэрвээ цахимаар бол яг Zoom хаягаар гээд бичээд өгнө. За бүртгэлийн үргэлжлэх хугацаан дээр анхаарах хэрэгтэй. Яг энэ хугацаанд л одоо зарлал хэсэгт таны энэ сургалтын зар ингэж үүсээд яг таны оруулсан цагт алга болно гэсэн. За 5 сарын 12-наас 5 сарын 13-ны 23:50 хүртэл одоо бүртгэлийг үргэлжлүүлье гэх юм бол ингээд сонгоод өгнө. За сургалт үргэлжлэх хугацаа маань болохоор дандаа бүртгэлийн үргэлжлэх хугацаанаас хойшоо байх ёстой. Тэгэхгүй бол энэ болохоор зарлагддаггүй. Юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд 5 сарын 11-нд болох сургалтын бүртгэлийг 5 сарын 12-нд хийж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ болохоор 5 сарын 12-ны сургалтын үргэлжлэх хугацаа маань бол 2 хоног байлаа гэж бодоход 5 сарын 13-ныхаа за 5 сарын 13 хүртэл үргэлжлэнэ гэдэг тэрийг оруулаад өгнө. За анги дүүргэлт нь ямар байх юм 150 үнэтэй гэх юм уу гэдэг тэрийг бичээд өгнө. За сургалтын төлбөр дээр болохоор анхаарах зүйл нь ямар нэгэн байдлаар үсэг бичиж болохгүй. Заавал мөнгөнд одоо тоо тавих хэрэгтэй. Тэрвээ сургалт нь 12,000 гэдэг тэмдэглэж өгнө. За төлбөргүй гэж бичихгүй тэг төгрөг тавьж өгнө. Тэрвээ төлбөргүйгээ бичих юм бол зарлагддаггүй. Яг төлбөргүй бол зүгээр тэг төгрөг гэж тавьчихна. За сургалтын хэлбэр нь болохоор
онлайн сургалт гээд эсвэл цахим сургалт, танхимын сургалт гээд аль нэгийг сонгож өгнө. Яг хосолсон сургалт байж болох ч гэсэн энэ дээр хоёрыг сонгож болдоггүй, аль нэгийг сонгож өгөх ёстой. Тиймээс ер нь бол дийлэнхтэй танхимаар яваад л одоо лекцийн онлайнаар орох гэж байгаа юм танхимын сургалт гэдгээ сонгоод өчгөд зүгээр. За тайлбар дээрээ юу бичих вэ гэхээр яг сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бичиж өгнө. За хэрвээ төлбөртөө бол яг ямар даасан тушаах юм одоо тэрийгээ бичиж өгнө. За төлбөргүй бол одоо энэ сургалт хаана болж байгаа, яаж болох, эсвэл Zoom код авах ч юм уу. Тэгээд тэр талаар ингээ асуух яг сургалт зохион байгуулагчийн ингээд утасны дугаар тавиад өгвөл бас зүгээр байдаг. Яг бол ингээд энэ сургалт хаана болох ч байгаа юм бэ гэдэг энэ хэрэгжилтүүд маань ингээ хөгжлийн төвөөс байн залгаа асууад байхгүй юу. Тиймээс яг энэ тайлбар дээр яг сургалтын дэлгэрэнгүй энэ утаснаас авах боломжтой гэд тэмдэглээд өгчөж болно. За ингээд бүх мэдээлэлээ оруулсны дараа сургалт зарлах дарнаа. Тэгэхээр одоо ингээд таны сургалт зарласан сургалт болохоор энэ зарлал хэсгийн сургалтын зар дотор ороод ирнэ гэсэн. За ингээд бүртгэл үргэлжилж байна гэдэг. За тэгээ ороод ирсний дараа яг одоо хувь хүмүүст яаж харагдах вэ гэхээр хувь хүмүүст бол энэ сургалт гэсэн зэс байхгүй. Зөвхөн зарлал руу ороод сургалтын зар гэдээ орох юм бол ингээд зарлагдсан бүх сургалтыг харах боломжтой. За тухайн хүмүүс маань болохоор энэ одоо танай сургалтанд суугч байгаа бол ингээд сургалтынхаа нэрэн дээр ингээд дараад орно. Тэмүүт энэ сургалтанд бүртгүүлэх хүсэлт илгээх гэсэн товж байгаа. Энийг дараад одоо илгэнэ гэсэн үг. Хүсэлтээ илгээгээд болоо гэсэн үг. Тэгээд нэгэнт ингээд хүсэлтээ илгээчих юм бол та ямар нэгэн байдлаар Excel дээр тухайн хүний утасны дугаар ч юм уу регистрийн дугаар ингээд бүртгэлийг тусдаа дахиж хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ ингээд систем дээр ороод ирж байгаа гэсэн үг. За би ингээд 2 сайт гаргаад байгаа учир нь болохоор одоо яг энэ жинхэнэ сайт маань болохоор HR цаг, HTC цаг, Gov цаг юм ингээд хаягтай. За ингээд жинхэнэ сайт дээр болохоор ингээд туршилтын байдлаар хөтөлбөр оруулж дараа нь устгаж болохгүй. Нэгэнд оруулсан хөтөлбөр маань устдаггүй болохоор би ингээд яг ингээд туршилтынхаа сайт дээр та нарт заагаад байгаа шүү. Энэ болохоор туршилтын сайт. Энэ дээр бол одоо бүртгэл үүсгэх шаардлагагүй. За гол бүртгэл үүсгэх шаардлагатай сайт жинхэнэ сайт маань болохоор энэ шүү. Тийм. За ингээд бүртгэл хүсэлт илгээчингүүд одоо хувь хүнд болохоор ингэж харагдах юм байна. А танд яаж харагдах вэ гэхлээр одоо ингээд сургалт руугаа орно. За тэгээд байгууллага дээрээ эрсний хүчин судлалаас зарласан яг багц цагийн сургалтанд хэдэн бүртгүүлж өг гэдэг. За жишээлбэл одоо ингээд сургалтанд хамрагдахсад гээд одоо ингээд бүртгүүлсэн хүмүүсийн жагсаал танд ингээд ороод ирнэ гэсэн үг. За ороод ирсэн хүмүүсээ ингээд дэлгэрэнгүй мэдээлэл регистрийн дугаар дээр нь дараад харах боломжтой. Мэргэжил алсын туршлага. За яг мэргэжил нь яг энэ арчлын суулгын чиглэлээр суухад тохиромжтой мөн үү гэд мэргэжлээс нь ороод харчиж болно. За тэгээд нэгэнт ингээд ороод ирсэн хүнийг ингээд яг сургалтаа ингээд дандаа дуусах сургалт байна. За ингээд ороод ирсэн хүмүүсийг та нар ингээд сургалт дууссаны дараа ингээд харж болно. За яг энэ арилтыг гэдэг хүн манай сургалтанд суусан
Байгалмаа гэдэг нь суугаагүй гэх юм бол яг суусан хүмүүсээ хүлээгээд авчна гэсэн хүсэлтийг сургалтанд бүртгэгчдээ хүлээгээд авчна. За одоо ингээд өөр энэ 7 хүнээс яг энэ ундрах сайхан гэдэг хүн бас ингээд сургалтанд суусаа гэд хүлээгээд авчна. За бусд нь суугаагүй энэ хүмүүст би багцаг олохгүй гэх юм бол за ингээд болоо. Ингээд яг суусан хүмүүсээ хүлээж аваад хараад эрс бүртгэх гээд тэмдэглэж. За яг энэ хүмүүсийг тэ энэ хоёр эрд суусан гэх юм бол хадгалах дараад за хэрвээ шалгалт авсан бол сургалтын үнэлгээ гэдэг дээр одоо ямар хүн шалгалт авсан гэх ингээд 100 авсан юм уу 90 авсан юм уу гэдгийг тэмдэглээд хадгалчихна. За хадгалсны дараа за сургалт дуусгахтаар нь за энэ хоёр ингээд амжилттай суугаад манай сургалтаас ингээд кредит авах нөхцөлөө хангацсан гэх юм бол сургалт дуусгах дараад хадгалах дарнаа. За тэгснээр энэ хоёр хүн дээр одоо энэ хоёр хүний хувийн ингээд энэ мэдээлэл дотор сургалт гэсэн хэсэгт одоо ингээд ийм газраас ийм зарласан сургалтанд суугаад 2 кредитийг ингээд авчлаа гэдэг өөрийнх нь хувийн мэдээлэл дотор нэмэгдээд өгнө гэсэн. Тиймээс та гэрчилгээ ямар нэгэн байгууллагаас бол гэрчилгээ хэмжилж өгөх шаардлагагүй. Тэгээд энэ хүмүүстээ заавал кредит олгоно гэж байгаа бол сургалт эхлэхийнхаа өмнө нэг 10 минут гаргаад за энэ систем рүү нэвтэрч ороод энэ зарлал хэсэг дотор сургалтын зар дотор байгаа энэ манай сургалтанд заавал бүртгүүлэх хүсэлтэд илгээгээрэй гэж одоо сануулж хэлнэ. За асуух зүйл байна уу? За ойлгомжтой байсан бах те. Рекордыг би яг нөгөө нэг арга зүйч нарын Telegram групп дээр оруулчихъя. За мэйлэр бол энэ маш их хэмжээтэй бичлэг явдаггүй. Тэгэхээр Telegram дээр л оруулъя. Тэгэхээр заавал Telegram татаад ороод ирээрэй. Тэгээ Google Form дээр болохоор багш нар болохоор нөгөө нэг байгууллагынхаа регистрийг бичээд явуулаад ирсэн. Байгууллагын регистр хэрэггүй шүү. Яг энэ систем дээр нэвтэрч бүртгүүлсэн хүний яг хувийн регистр надад хэрэгтэй шүү. Тэгээ нийгэмлэгүүд маань болохоор 6 сарын 1-ний дотор бүх сургалтынхаа хөтөлбөрийг аплод хийгээд оруулах юм бол одоо манай дарга батлаад өгчин. Тэгэхээр одоо ингээд 6 сарын 1-ээс хойшоо ингээд манайх руу баймбай уцтаад ах шаардлагагүй. Манай хөтөлбөрийг батлаад өгөөч гэдэг. Ер нь бол нэгдсэн байдлаар бүгдийг хүлээж аваад нэгдсэн байдлаар бүгдийг баталнаа. За тэгээд асуух зүйл байвал яг нөгөө Telegram групп дээр бичээд аваарай. Энэ програм маань дөнгөж ингээд ашиглалтанд орсон учраас ингээд алдаатай, дутагдaltaй зүйлс зөндөө байгаа. 5 сарын 11 дотор ингээд би нөгөө төлөвлөгөөний загвар явуулсан Word-оор за тэр төлөвлөгөөний загварын дагуу одоо 22 онд зохион байгуулах бүх сургалтынхаа төлөвлөгөөг гаргаж явуулна гэсэн. Тэрийг бид нэр хөгжлийн төв нэгтгээд хөгжлийн төвийн сайт дээр байршуулна. Эндээс байршуулж байгаагийн шалтгаан нь юу вэ гэх юм бол ингээд энэ чимтгий мэргэжилтэнд маань ингээд маш олон удаа ингээд залгаж биднээс ингээд хаана ямар сургалт болж байгааг залгаж асуудаг. Ингээд төлөвлөгөөг нь аваад ингээд сайт дээр байршуулчих юм бол одоо хүмүүс мэдээлэлтэй болж өгнө гэсэн. За хэрвээ одоо яг яаралтай болох гээд байгаа сургалттай бол өмнө нөгөө батлуулж болно. Гол нь зөвхөн хөтөлбөр оруулах эцсийн хугацаанд 6 сарын 1 шүү л гэж сануулж байгаа. Төлөвлөгөө болохоор миний мэйл рүү ч юм уу эсвэл миний Telegram руу аль алинаар нь явуулж болно. За тэгээд сургалтанд ингээд ороод ирсэн хүмүүсийг бүртгэхэд анхаарах зүйл маань болохоор нэг хүмүүс мэдхгүй бүгдийг ингээд хүсэлтийг хүлээгээд авчдаг. За энэ хүмүүс манад ирж сууна гэд. Тэгэх юм бол энэ хүлээгээд авчхал юм бол дараа нь энэ хүмүүс нөгөө багцаг суугаа үүсгэсэн олгочих гээд байдаг. Тийм учраас яг сургалтад бүртгэлийн үргэлжлэх хугацаагаа жоохон ингээд урт тавьж өгөөд
сургалтаа дуусны дараа яг ирсэн хүмүүстэйгээ тулгаад хүсэлтийг хүлээж аваад сургалт дуусгах дарах юм бол яг суусан хүмүүстэй гэрдэж нь олгогдно. За тэгээд энэ чимтгэн мэргэжлүүд маань зарлал хэсэг дотор ингээд сургалтын зар харагдахгүй байна гэд байх юм бол яг энэ миний мэдээлэл дотор мэргэжлээ бөглөөгүй байна гэсэн үг. За мэргэжил одоо энэ сургалт тухайн багцаагийн сургуульд ч бай, үндсэн мэргэжлийн сургуульд ч бай, төрөлцсөн мэргэжлийн сургуульд ч бай бүгд яг ингээд мэргэжлийн дагуу харагдахаар тохируулгатай учраас хэрвээ мэргэжил ингээд бөглөөгүй хоосон байх юм бол зарлал хэсэг дотор энэ зарлал ингэж харагддаггүй. Хэрвээ ингээд та нарын зарлал ингээд харагдахгүй байна гэдэг юм бол мэргэжлээ бөглөө гэдэг шаардлагыг тавьж өгөөрэй. За тэгээ бүртгүүлэхэд болохоор маш амархан. Тэгээ нууц зүгөө болохоор хувь хүн өөрөө үүсгэж байгаа. Тэрийг бас анхааруулж хэлэх хэрэгтэй. За. Сургалт эрхлэх зөвшөөрлийн гэрчлэгээ гэж өгөхгүй. Одоо ер нь бол энэ сайт дээр маань цаашдаа одоо сургалт эрхлэх байгууллагын хэсэг нэмэгдэж өгнө. Одоо ингэснээр одоо танаас цаасаар авдаг материалыг яваа ингээд захимаар авна. Захимаар аваад одоо ингээд байгууллагын жагсаалтыг гаргаж ирээ шууд захим дээр ингээд эрхийг олгоод цуцлаад одоо явдаг байдлаар хөгжүүлэлт хийхээр төлөвлөгдөж байгаа. Тэгээ одоохондоо ийм байхгүйгаа учраас одоо ингээд цаасаар материал хүлээж аваад байгаа шүү. Зөвхөн ингээд сургалтын хөтөлбөр хүлээж авдаг хэсэг маань ингээд ашиглалтанд орсон байгаа учраас хөтөлбөрийг тусна захимаар авч байгаа. За мэргэжлийн салбар зөвлөлөөр ингээд хөтөлбөрөө батлуулаад хөгжлийн төв рүү ерөөсөө цаасаар ирүүлэх шаардлагагүй. Миний түрүү хэлсэнчлэн сургалтын хөтөлбөр хэсэг дотор сканердаа л оруулчихна. Сканердад оруулчих юм бол бид нар шууд хүрээд ирнэ. За би бас Telegram групп дээр мэргэжлийн салбар зөвлөлийнхний ингээд сайтын тушаал оруулчих. Энд дээр аль салбар зөвлөлийг аль нь хэн даргалж байгаа гэдэг харагдах хаа. Тийм сургалт эхлэхээс өмнө ингээд заавал бүртгүүл. Эсвэл өнөг хэрвээ танаас сурвал одоо жишээ авах юм бол 5 сарын 12-нд ингээд нэг өдөр болоод дуусгах жагаа бол яг 5 сарын 12-ныхоо өдөр сургалтаа ингээд түрүүний заавраар зарлаад 5 сарын 13-нд хаагдахаар тохируулчих болно. Салбар зөвлөлд хөтөлбөр батлахгүй оруулсан тухай салбар зөвлөлд хөтөлбөр батлахгүй гэж хэлсэн юм уу? Яасан юм бол ойлгосонгүй асуултыг. Ер нь сайтын журмаар бол салбар зөвлөлд хөтөлбөрийг батлах ёстой. За түрүүн бүртгэлтэй холбоотой ярьжсэн юм а дуусгачих. Одоо ингээд 5 сарын 13-нд болох сургалтын бүртгэлийг ингээд нөгөө аргацч нар маань мэдхгүй өмнө нь бүртгэл авах хэрэгтэй гэж ойлгоод 5 сарын 8 ч юм уу 9 ч юм уу ингээд яг амар олон хоногийн юм зарлцдаг. Тэрээ ингээд зарлал дээр ингээд ороод ирэх юм бол яг ингээд ингээд яг сургалтанд суухгүй ч гэсэн ингээд маш олон хүмүүс ингээд бүртгүүлээд ороод ирдэг. Тэрэн дундаасаа дараа нь сургалт дуусны дараа яг суусан хүмүүсээ олж шүүж бүртгэх гэхээр айгүй хэцүү байдаг. Тийм учраас яг сургалт эхлэх өдрөө зарлуул зүгээр. Тэгэх бол айгүй яг суусан хүмүүс ч орж ирнэ. Цөөхөн хүмүүс орж ирнэ. Нэгдүгээрт дараа нь ингээд яг суусан хүмүүсээ авалж бүртгэхэд амар байна. Тэг яг бүртгэлийн үргэлжлэх хугацаагаа болохоор яг 12-нд сургалт болоод дууссан ч гэсэн бүртгэлийн үргэлжлэх хугацаа болохоор 13 ч юм уу 14 ингээд 2 хоногор тавьчих болно. Яг бол ингээд сургалтынхаа дараа та ингээд оролдоод ороод ирээ гэдэг байдлаар ч юм уу сануулж болно. Яг гоо тэгээд 7 хоногийн өмнө ч юм уу ингээд 14 хоногийн өмнө сургалтаа зарлцгаар яг сургалт болохоос өмнө ингээд 3-4 мянгаараа ингээд ямар ч хамаагүй хүмүүс бүртгүүлээд ороод ирдэг. Тэгээд тэр 3-4 мянган унаасаа яг сургалтын суусан 100 үнэ ч юм уу ингээд олж бүртгэх их төвөгтэй байдаг болохоор энэ сургалт болох өдрөө зарлал бас зүгээрээ. Хамаагүй тэр хүмүүс дотроосоо ингээд болоод бид нар ингээд суусан хүмүүсээ хүлээгээд авч чадна гэх юм бол болно бас асуудалгүй. Тийм заавал салбар зөвлөлөөр батлуулах ёстой.
Өгсөн нөгөө нэг 2017 оны эрүүл мэндийн сайдын А337 гэх тушаал байдаг. Тэр тушаал дээр ингээд тасралтгүй сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн салбар зөвлөл баталнаа гэж заагаад өгсөн байгаа. За ингээд мэргэжлийн салбар зөвлөлөөр батлуулсан хөтөлбөрийг эрүүл мэндийн хөгжлийн төв зөвшөөрснөөр ингээд сургалт албан ёсоор ингээд багц цагтай одоо явагдана гэд бүгдийн 337 дээр заагаад өгсөн байгаа. За тэгээ өмнө нь яагаад энэ заалт хэрэгждэггүй байсныг бол би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол энэ жилээс энийг заавал хэрэгжүүлж эхэлнэ. Тэгээд бас ингээд олон мэргэжлийн төрлөөс олон ингээ хөтөлбөрүүд ирдэг болохоор тэр болгоныг хянах одоо тийм мэргэжлийн одоо мэргэжлийн ийм зөвлөгч нар манай хөгжлийн төвд байхгүй. Тийм учраас мэргэжлийн салбар зөвлөлөөр хөтөлбөрөө батлуулах нь хамгийн одоо зөв алхам гэж үзэж байна. За яг хоо тэр хурлаар оруулсан тэмдэглэлээ бас урд нь хавсаргаад явуулчих болно. Би одоо яг энэ байгууллагаас салбар одоо багцаагийн сургалт эрхлэх гээд бүртээ илгээцээ энэ хүмүүсээс одоо хөтөлбөрийг баталж өгөө гэдэг мэргэжлийн салбар зөвлөлөөр албан бичиг төлөвлөлөө явуулчих. Тэгэхээр гайгүй батлаад өгөх баха. За манайх сургалтын төлбөрийн хувийг юусаа авахгүй шүү. Манайх юусаа сургалтын төлбөр авдаггүй. Зөвхөн нийгэмлүүд өөрсдөө хариуцсан. Хувийг бол манайх авахгүй. Гэхдээ сургалтын төлбөрийг болохоор нөгөө нэг 9756 гэж сангийн сайд эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу нэг кредит 12 мянга байхаар заасан. Энэ төлбөрийг заавал барина. Эндээс илүү гаргаж болохгүй. Яг 9756 маш дээр үед батлагдсан учраас 12 мянгаар ингээд сургалт явуулахад хүндрэлтэй ингээд зардал нь хаанаач хүрэхгүй байгаа бол хүрэхгүй байгаа гэдгийг бид нэр ойлгож байгаа. Гэхдээ энэ 9756 ингээд шинжлэхдэггүй хүчинтэй байгаа учраас заавал дагаж мөрдөх ёстой. Тэгээд энэ бол 9756-г шинжилгээр ажлын хэсэг байгуулагдаад яам дээр ажиллаж байгаа юм байлээ. Энэ жилдээ багтаад ч юм уу шинжлэгдэх байх. Тэгэх юм бол кредитийн төлбөр өснө. За тэгэхээр тэр болтол одоо байгаа журмаа заавал баримтлана нэг кредитийн төлбөр 12 мянга гэх. За би салбар зөвлөлүүдэд мэдэгдъя ингээд хурдан баталж өгөө. Гэрчилгээ хэвлүүлэхгүй шүү. Хэрвээ гэрчилгээ хэвлээд тараагаад өгчих юм бол эмч хэрэглэлийн мэргэжилтэн маань энэ систем рүү орж иж сургалтандаа бүртгүүлэхгүй одоо яг гэрчилгээ аваад болчлоо гэдээ ойлгох чинь тэгээд дараа цаасаар гэрчилгээгээ одоо манай лицензийн албанд ч юм уу ингээд өгөөд тооцоолох гэхээр тооцохгүй дараа нь тийм асуудал гарах учраас ерөөсөө гэрчилгээ битгий хэвлэж өгөөрэй. Багцаагаа аммаар аваад заавал энэ систем рүү орж иж бүртгүүлээд бараа сургалтанд бүртгүүлэх хүсэлтээ илгээ гэдэг шаардлагыг тавиарай. Тийм, ер нь болж байгаа. Тэгээд ер нь систем дээр бас хөгжүүлэлт хийж байгаа. Хөгжүүлэлт хийнгүүд одоо нөгөө хувь хүнд одоо сургалтанд суух юм бол багцааг нь хаана орох юм бэ гэж бид нөгөө харуулсан. Яг тэр хэсгийг нөгөө ийм Монголиагийн тодорхойлт шиг хэвлэж авах боломжтой болгож ингэ хөгжүүлэхээр төлөвлөгдөж байгаа. Тэгэхээр нийгэмлүүд маань битгий гэрчилгээ хэвлэж өгөөрэй. За сургалтын багцаагийн үнэлгээ өөрчлөгдөөгүй шүү. 12 мянга хэвээр байгаа. Гэхдээ 9756-г өөрчлөхөөр ажлын хэсэг эрүүл мэндийн яам дээр байгуулагдсан. Тэгээд шинжлэхдэх баха. Шинжлэхсний дараа тэгээд кредитийн төлбөр өгснө. Тэгээд тэр болтол 9756-г заавал гаргаж мөрдөн. Нэг кредит нь 12 мянга. Рекорд мэйлээр явуулахгүй шүү. Рекорд угаасаа мэйлээр явахгүй маш ингээд өндөр багтаамжтай файл байдаг учраас мэйлээр явуулах боломжгүй. Тэгэхээр би нөгөө Telegram групп нээсэн байгаа. Тэгэхээр та нөгөө Google форм дээр дугаараа бүртгүүлсэн бол би Telegram групп дээр нэмээд өгөө. Тэр групп дээр би өнөөдрийн рекордыг оруулчихъя.
Ямар асуулт байх бол ингээд зүүмээ дуусгая. Асуулт байна уу? За баярлалаа. Баяртай.